За энэ танхимд хорон цугласан эрхэм хүндэт зочид төлөөлөгчид та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгахын ялдамд энэ удаагийн Монголын эдийн засгийн чуулганд зориуд цаг завыг арган хүрэлцэн ирсэн дэлхийн эдийн засгийн форумын удирдлага заман бас Киргиз улсын зочид төлөөлөгчтэй гүн талархал илэрхийлье. За бид нар улсынхаа эдийн засгийн хөгжил мөн тулгамдж байгаа асуудал за тэрнийг шийдэх арга зам за дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлагын талаар жил бүрийн 3 сард зөвлөж ярилцдаг Монголын эдийн засгийн чуулган гэдэг энэ арга хэмжээг зохион байгуулдаг болоод 5 дахь жилтэйгээ золгож байна. Энэ жил та бидний ярилцах сэдэв бол Монголдо бүтээцгээе. Юуны өмнө өнгөрсөн 1 жилийн хугацаанд жилийн өмнө бид нар Монголын эдийн засгийн чуулганыг хийснээс хойш Монголын нийгэм эдийн засагт гарсан зарим өөрчлөлтийг хэлхэн зүйтэй байхаа гэж бодож байна. Монгол улсын эдийн засаг өнгөрсөн 13 онд хэдийгээр дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал гадаад орчин таагүй байсан ч гэсэн бид нар Монгол улсын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 11.3%-тай гарлаа. Ингэснээр Монгол улс маань сүүлийн 3 жил дараалан эдийн засгийн өсөлт нь 2 оронтой тоогоор тоонд хадгалагдаж чадсан улс болж байгаамаа. Тэгэхдээ экспортын түүхийн эдийн үнийн бууралт за гадаадын шууд хөрөнгө оруулалтын төр зүрийн зогсон байдал дэлхийн эдийн засгийн таагүй орчин зэрэгээс хамаарч Монгол улсын хувьд бол бид төгрөгийн ханш бас 20 орчим хувиар унсыг хэлхэн зүйтэй. Өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд манай уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт за мөн одоо эдийн засгийн таатай орчин нөхцөл биднийг нэлээд муу зан сургасныг бид нар сая мэдэрч эхэллээ. Бид газраас алт зэс нүүр суухаа зөөчдөг аль эсвэл малаасаа нуулуурноос аршиг наваад гадагшаага тушаачдаг экспортын бүтцтэй харин гаднаас бол ихэвчлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүнийг импортлж хэрэглэдэг муу замтай болчихсон юм байна. Угтан бол өөрсдөө гардаад хийждэг, бүтээгээд босгочдөг тийм зүйлс бол тун ховорох юм байна гэдгийг бид ясмахаараа мэдэрлээ. Гол хэрэглээнийхээ 88%-ийг импортоор авдаг. Тэр байтугай бас дотроо хийчиж болж байгаа, зарим нь хийж байгаа, гурилан бүтээгдэхүүнийхээ бараг 3.2%-ийг за мөн сүүнийхээ ихэнх хувийг бас гаднаас авч хэрэглэдэг боллоо. Гэтэл экспортын 90% маань ерөөсөө дандаа түүхийд байна. Энэ үжигсэн ажигтай тогтолцоог засахгүй бол улсын маань эдийн засаг цааш олигтой өсөж дэвжихгүй нэ. Ер нь энэний нэг дохио сигнал бол төгрөгийн ханшны судрал юм байна. Төгрөгийн ханшийн судралыг бид нар нүүрсний үн унчлаа, дэлхийн эдийн засаг буучлаа. За манай гол хөрш, манай экспортын гол зах зээл болох хятадын эдийн засгийн өсөлт саарчлаа гэж олон янзаар ярьж болох байхаа. Тэгэхдээ энэний цаад их уг шалтгаан нь бол бидний бүтээх чадамж муутай холбоотой гэдгийг бид бас шууд хэлж хүлээн зөвшөөрөх шаардлагатай байна. Бид зах зээл дэвсэлдэх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэглээнийхээ ихэнхийг өөрсдөө хангадаг байсан бол бас ийм явдал бид нартай тохиолдохгүй байсан юм аа. Өмнөх жилүүдэд тэгээд яагаад ийм зүйл байхгүй байсан юм бэ? Яагаад болоод байсан юм бэ гэж олон хүн асуудаг. Өмнөх жилүүдэд эдийн засгийн энэ таатай байдал буюу дэлхийн зах зээл дээр манай экспортын түүхийн эдийн үнэ ханш өндөр байсан энэ явдал энэний зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалт бас тодорхой хэмжээгээр нэмэгдсэн явдал бол энэ ханш өсдөггүй байснаас улбалж ханш өсдөггүй байсан учраас тэр гажуудал маань
далд байж олонний анхааралд өртдөггүй байсан байна. Ер нь эргээ харахад 2010 онд Австралид ихээхэн хэмжээний үер болж тентхийн нүүрсний уурхаанууд маань нүүрсээ экспортлох боломжгүй болж тэр нэг хэсэгхэн хугацаанд Монголын нүүрс нэлээд сайн борлогдсон. Бидний экспортын орлого энэ айлын олж ирдэг доллар бол нэлээд хэмжээгээр нэмэгдсэн байдгийг. Энэ нь тэр үед Монголын эдийн засаг бас бидний дутуухан ойлгож байснаар нэг сүрхэн өссөндөөч биш, харин дэлхийн зах зээл дээр тэр дотроо нүүрсийн зах зээл дээр бидний өсөлтөгчд үүссэн бэрхшээл дээр бид нэлээд хэдэн оноо, нэлээд хэдэн доллар цуглуулж авсан гэсэн үг. Харин өнөөдөр Монгол яг бодит байдалтайгаа тулгарчхад байж тэр дундаа өнгөрсөн хугацаанд бид бэлэнчлэх үрлэгэн байдалд бол хэтэрхий дассан байна. Уулаасаа амар хэлбэр байдлаар олдсон мөнгийг бид бол бэлэнчилж, үрж сурсан байна. Бидний энэ олсон ашгаа, олсон мөнгөө үйлдвэрлэхэд бүтээхэд биш, харин үнэтэй машин, чанга утас, гадаадын брендийн хувцсанд бол зарцуулсан. Тэр байтугай идэх уух зүйлд ихэнхийн зарцуулсан тооцоо гарч. Ер нь нэг арчаа муутай улсын хэдэн төгрөгөө ахуй амжиргаандаа нөөцөлж маргааштай зориулж хадгалах биш, харин идэж уугаад үрдэг юм шиг л ийм л дүр зураг гарсан байна. Гэтэл залхуу хүний өвөл нь бол маргааш гэж үг байдгийг. Өвөл дөхөө дэлхийн эдийн засаг хямраад Австралийн эдийн засаг нүүрсээ гаргадаг чадвар нь дээшлээд ирэхээр бид нар яаж ийнэ вэ? Бид нар бол бодит байдал, бодит амьдрал, бодиттой нөхцөл байдал тулгарч биднийг шалгалаа. Өнөөдөр Улаанбаатар хотод би ганцхан тоо хэлье гэж бодож байна. Танаад автоогч одоо машин битүүн гэж хэлж ийж бити ойлгоорой. Ер нь бол өнөөдөр Улаанбаатар хотод 6.1 тэрбум Америкийн долларын үнэтэй машиныг бид нар унж байна. Унах хэрэгтэй. Гэхдээ ямар өндөр үн цэнээр бид юу хийж байгаа гэдгээ бодох ёстой тэр цаг болсон байна. Гэтэл хөгжингүй улс орн, хөгжиж болсон улс орнуудын туршлагыг үзэх юм бол тухайн улс орны засгийн газар нь, компаниуд нь, иргэдэн эдийн засаг нь хичнээн сайжирсан ч гэсэн, мөнгө төгрөгийн боломжийн хэмжээнд орж ирсэн ч гэсэн хоримтлал бас дахин хоримтлал гэж амьдрдаг юм байна. Хэмжээж өсдөг юм байна, хөгждөг юм байна, дэвждэг юм байна. Хөгжил гэдэг нь бол угтаа хөв хүмүүсийн өнөөдөр хэрэгжилждэг, цацчдаг, үрждэг тэр хэрэглээ биш, харин улс орны дэд үтц бас дахин дэд үтц юм байна. Өнгөрсөн цагийн алдаа юу байваа гэдгийг олж харах юм бол оноо гарч шийдгийг харах нь дөхөнтэй байдаг юм аа. Тийм учраас би энийг хэлж байна. Хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Бидний хамгийн том алдаа бол сонгогдсон эдийн засгийн оншийг бид зөв тавьж чадаагүй байна. Бид зөвхөн өнөө маргаашийг аргацааж өвчнийг төр намжаасан эми эмчилгээ магадгүй заримдаа бол тариа хийжсэнээс биш уг үндсийг нь таслах тэр шалтгаан нөхцөлийг олж эмчилж чадсангүй. Тиймээс хөрөнгө оруулалт буур мөгц ханшийн хүүч өвчин сэтэрч эхэллээ. Энэхүү хүчиг өвчнийг ангаахын тулд шалтгаан ярих биш, шалтгааныг нь зөв тогтоохоос эхлэх хэрэгтэй юм аа. Юуны өмнө төр засгийн оновчтой бодлого бодиттой дэмжлэг чухал гэдэгтээ та бүхэн санал нийлж байгаа. Ийм учраас шинжлэлийн засгийн газар эдийн засгийн бүтцээ засыг үйлдвэрлэлийг бүтээдэг улс болъё гэсэн санаачлагыг дэвшүүлж 2014 оныг Монголдо бүтээгч жил болгож байгаамаа. Засгийн газар бүтээгч бизнес эрхлэгчдэд учирдаг хориг саад хүн сурталчилгааг арилгах бодлогыг тууштай барьж байгаа. Тэр бүхний үр дүн бодиттой хэрэгжиж бид хэрэглэгч улс биш бүтээгч улс болж чаднаа. Эдийн засаг таагүй байгаа энэ л үед бид асуудлынхаа утга учирыг зөв олж харж учир шалтгааныг нь зөв тогтоох шаардлагатай байна. Хэрвээ бид өнөөдөр жинкнээс бүтээ сурахгүй юм бол мөнхөд бид нэг цирхийн амтны торнд байгаа шувуу шиг л үлдэх юм. Торноос гарах цорын галц нь бол бид бүтээх явдал юм. Үйлдвэрлэгч бүтээгч улс болохын тулд шинжлэлийн засгийн газраас бас олон ажлыг төлөвлөж байгаа. Эхнийх нь бол үр дүнгээ өгч эхэлж байна. Энэ онд бид нар үйлдвэржилтэнд зориулж 1,80 төгрөгийг зарцуулахад төлөвлөж экспортыг дэмжих импортыг орлох чиглэлийн төслүүдийг санхүүжүүлэхээр
шийдэд байна. Ирсэн төсөл нэгүрийг нэг үчлэн нягтлж импортыг орлох чиглэлээр төслийг уг төсөл маань үйлдвэрлэлийн төсөл мөн үү биш үү? Уг төслийг хэрэгжүүлснээр хичнээн хэмжээний одоо гадаадаас авдаг долларыг бид хэмнэх юм эсвэл энэ төслийг хэрэгжүүлснээр хичнээн хэмжээний долларыг гаднаас орлож иж болох юм. Энэ маань ард иргэдийн амжиргаанд ямар дэмжлэг үзүүлэх юм гэдэг гэх зэрэг олон талаас нь судалж бид нар нягтлж байна. Өнөөдрийн байдлаар 800 гаруй төсөл эхний шаардлагыг бол хангасан байгаа. Энэ хөтөлбөр хэрэгжснээр бид нар барилгын материал, арин шир, нуус нуулуур, нэхмэл, хүнсний үйлдвэрлэл, уул уурхайн чиглэлийн олон үйлдвэрийг дотооддоо байгуулж үйл ажиллагааг нь бол өргөжүүлнэ. Нийслэл бот аймгийн төвүүдийг орон сууцчлуулах чиглэлээр бид нар бас эрчимтэй ажиллаж байгаа. Зөвхөн 2013 онд Монгол улсад 20,000 гаруй өрх орон сууцтай болсон боловч энэ 14 онд бид нар 30 гаруй мянган айл өрхийг орон сууцтай болгохоор ажиллаж байна. Аймгийн төв бүхэнд мянган айлын орон сууцны ажлыг бид эхлүүлж чадлаа. Бүтээн байгуулалтыг бодлогоор дэмжиж байгаа нэг том чиглэл бол дэд үтсийн салбар юм аа. Өнгөрсөн онд бид нар 4 аймгийн төвийг нийслэл хоттой холбож дууссан. За одоо энэ жил бол 6 аймгийн төвийг нийслэл хоттойгоо холбоно. За мөн туул голынхаа дагуу явах туулын хурдны замын ажлыг бид эхлүүлнэ. Өнгөрсөн онд эхэлсэн гудамж төсөл үргэлжлэн шин төмөр зам хөшийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтуудж үргэлжилнэ. Амгалангийн дулааны цахилгаан станц энэ жил ашиглалтанд орно. 3-4 дугаар цахилгаан станцын өргөтгөлүүдийг бид нар энэ жил хүлээж авна. Ингэснээр бид нар энэ жил Монголдо бол 170 гаруй мегаваттын шинэ хүчин чадлуудыг бол суурилуулнаа. Энэ бол Монгол улсын өсөн хөгжилд маш чухал ач холбогдолтой эрчим хүчний тэр хэрэгцээ нэн даруй шаардлагатай хэрэгцээг бол хангах юм хэмжээний хүчин чадлууд юм аа. 5-7-450 мегаваттын цахилгаан станцын ажил эхлэн аймгийн төвүүдэд бид нар бүх аймгийнхаа төвийг дулааны станцтай болгох шийдвэрийг засгийн газар гаргасан. Хувийн хөвшилтэйгээ хамтраад энэ жил бид нар бүх аймгийнхаа төвүүдэд дулааны цахилгаан станцуудыг эхлүүлнэ. Бүх гэдэг нь бол үндсэндээ Монгол улсад 9 аймаг бол дулааны станц байхгүй байгаа юм. Тэгэхээр энэ аймагуудад бол энэ ажил эхэлнэ. Бид нар бол төрөө хувийн хөвшлийн хамтын ажиллагааг бол хөхүүлэн дэмжиж байгаа. Төсвөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа. Бусад мөнгөийг хувийн хөвшил гаргаж дараагаар нь дулааны станцын менежментийг тэр компани авч явахаар бид нар энэ ажлыг эхлүүлж байгаамаа. Бүх аймгийн төвүүдэд онцлогооны төв ажиллаж байгаа. Энэ жил бол 11 аймгийн төв дээр бол онцлогооны төв шинээр ашиглалтанд орж байгаа. Эх 7 хоног юм уу тэрний дараагийн 7 хоногт бид нар энийг бол хүлээлгэж өгнө. Жишг сум төслийг хэрэгжиж байна. Өнгөрсөн жил бид нар Монгол улсын хэмжээнд 3 сумыг бол жишг сум болгож өөрчилж чадсан. За энэ жил бид нар 16 сум, энэний зэрэгцээ 100 гаруй сумдад сумын төвлөрсөн одоо дулаан хангамжийг бол бий болгох ажлыг эхлүүлнэ. Гэхдээ хэдий бүтээлч ажил хийгдэж байгаа ч гэсэн бүтээн байгуулах үйлдвэрлэх чиглэлээр олон шин санаачлага үр дүнтэй санал тус чуулганаас гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм бодиттой санаачлага гарч үр дүнтэй хэлэлцүүлэг өрнөдөг учраас энэ арга хэмжээнд би үргэлж маш их баяртай оролцдог юм аа. Маш олон шин санаачлагуудыг бол эндээс гаргадаг. Мөн одоо олон шийдлийг бас биднэрт хэлж өгдөг ийм чуулга юм байна. Монголын эдийн засгийн форумыг би хувьдаа шинжлэлийн засгийн газрын бизнесийн салбарынхантай уулздаг нэг удаагийн арга хэмжээ биш. Бүтэн жилд ярьж төлөвлөж хийж үтээснээ дүгндэг, эх жилд ямар зүйл хийхээ хэлэлцдэг, өндөр ач холбогдолтой өргөн хүрээтэй үйл ажиллагаа гэж ойлгож байгаамаа. Ерөөсөө бизнес эрхлэгч бүтээгч нартайгаа уулзаж санал бодлогыг нь сонсох нь бол шинжлэлийн засгийн газрын жилдээ нэг сэрж хийдэг ажил биш. Энэ бол байнгын өгддөг, байнгын үйл ажиллагаа гэдэгтээ та бүхэн санал нэг байгаа. Манай өрөөндч дээр эдийн засгийн сайдын өрөөндч дээр манай эдийн засгийн чиглэлийн бүх сайдрын өрөөнд болон манай өрөөнд эсвэл одоо ордны олон танхимд бол бид нар үр бүтээлтэй шүүмжлэл маргаан хэлэлцүүлгийг бол бүтэн жилийн турш өрнүүлж эндээс бас тодорхой шийдлүүдийг олж олон ажлыг эхлүүлж чадсандаа би бас баяртай байна. Энийг хийж чадсанд нь, энийг санаачилж чадсанд нь, энд үр бүтээлчээр оролцож чадсанд нь чуулганд оролцож байгаа
бизнесүүдтэй халуун баяр хүргье. За ер нь энэ бүтэн жил ажиллах явцад бол энэ засгийн газар байгууллагад жил 7 сар ажиллаж байгаа юм. Тэгэхээр энэ хугацаанд бол энэ уулзалт хэлэлцүүлгийн явцад харж байхад манай бизнесийн салбарынхны гомдол үйл итгэх байдал бол тодорхой хэмжээгээр багасж байгаа нь ажиглагдаж байгаа маа. Эхний уулзалтуудад хамгийн анхны 222 уулзалтыг энэ танхимд хийж исэн. Тэрэнд бол гомдол, бухимдал, бэрхшээл, цөхрөл ярьдаг байсан бол сүүлийн үед бол бүтээл санаачлаг, хүсэл тэмүүлэл давмгаалж эхэлж байна. Үнэхээр бизнесийн салбарынхан маань Монголд бүтээцгээ гэсэн бодиттой өрнөн тэмүүлэл тээх болсон нь мэдрэгдэж байна. Бид өнгөрсөн жилийн форумаар Монгол брэнд сэдвийн хүрээнд ярилцсан юм аа. Тэр үед Монгол брэнд чухам юу байж болох талаар ярьж байсан бол бид нар өнөөдөр яг юу бүтээх вэ гэдэг дээр илүү төвлөрч хэлэлцэнэ. Хүн амынхаа доогоор дэлхийд 100-д ордог Израиль улс эдийн засгийнхаа багтаамж дотоодын нийт бүтээгдэхүүнээр 50-д, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийд 25-д ордог. Энэ улсын хувьд бүтээх гэдэг бол ерөөсөө шин санаачлаг, тархины үйлдвэрлэл, think tank юм аа. Израиль шиг хүн амтай мөртлөө дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийд 35-д, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийд эхний 5-д орох Швейцар улс дэлхийд тэргүүлэх брэнд үйлдвэрлэгч, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ийм улс орн юм аа. Дэлхийн улс орнуудыг харахад бүтээх үйлдвэрлэх чиглэлд хоёр гол хандлага байдаг байна. Нэг нь Израиль маягийн буюу think tank хандлага, нөгөө нь масс үйлдвэрлэл буюу барих босгох хандлага юм. Тэгвэл манай монголчуудын хувьд чөлөө сэтгэлгээтэй, дэврэн мөрөөдөлтэй монгол хүнд өргөн удам нутагта хүн амт цөтөн Монгол улсад яаж шинэлэг санаачлагтай монгол генийг ашиглах вэ? Яаж Израиль шиг өрсөлдөх чадвартай улс болох вэ гэдгийг тал талаас нь нухацтай ярилцах юм шаардлагатай байна. Үүнд бүтээмжийг дээшлүүлэх, энгийн санаачлагаас эхлээд өндөр технологиг бүтээх, дэвшилтэд санаа, оновчтой шийдэл, ашигтай зохиомж, өндөр түвшний програмчлал аль аль нь хамаарна. Эдгээрийг хэрэгжүүлэх, ажил хэрэг болгоход монголчууд бид нар бас хамтарч дэлхийн олон нийтэд зэрэгцэж хүчээ нэгтгэснээр хэрэглээгээ дотооддоо бүтээдэг улс орн болно гэдэгт би итгэлтэй байна. Монголын эдийн засгийн чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье. Монголд бүтээцгээе. Баярлалаа.